За би юу чи яриад их би юу ярих вэ? За энэ наад ч ихтэй ядалтай байна. Ер нь урлаг гэдэг бол хүнээс өөр оршихуд бол байдгүй ингэж ойлгож байна. Булган аймгийн Дашин жилэн сумын нутаг дэвсгэрт байдаг хар бухын балгас гэж энэ гайхамшигтай түүхэн дурсгал байгаа. Энд бол манай архитектурын ангийн үе үеийн оюутнууд очиж одоо хар зураг, хэмжилт, танилцах дадлага хийдэг байгаа. Хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн гаргаж байгаа. Энэ үзэсгэлэнгийн нэр маань бол ойрхон алс гэдэг нэртэй ийм үзэсгэлэн. За энэ онцлог нь бол уран зураач, уран баримлч, архитектор ийм гурван хүний хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн болж байгаагаар онцлог байгаа. За тэгээ урлагт бол одоо урлагийн ихэр гэж ярьж байгаа. Энэ урлагийн төрлүүд байгаа. За тэгээд уран бүтээл бол нийгмийн уур амьсгалыг ерөнхийд нь эерэг тэгээ хүмүүсийг бол ирээдүйдээ итгэлтэй тэгээд уран зориг хайрлсан энэ бол урлагийн өөрийн зорилго байж байгаа. За тэгээд тийм учраас бол оюун санааны одоо ертөнцид бид нар бол хүн болвол эдийн засгийн талаар бол өнөөдрийн гол анхаарал тавьж байгаа ер нь дэлхийн нийтээр хүний одоо идэж уух, өмсөж уух, хэрэглэх одоо машин, орон сууцн дээр бол хүмүүс их анхаарсан энэ цаг үед бол нэг зүйл нь мартагдж байгаа нь бол оюун санааны зүйлээ бол зарим талаар бол орхитуулсан байдаг нь бол энэ ёс суртахууны тал дээр бол бас харагддаг. Тийм учраас бол энэ балансыг барихын тулд бол уран бүтээлч хүмүүс бол өөрийн одоо амьдрал бүтээлийн онцлогоороо бол илэрхийлж түмэн олонд бол ингээд дэлхийн харуулж байгаа юм байна. За тэгээд янз бүрийн сэдвэр бол хийж байгаа. Ер нь урлаг гэдэг бол хүнээс өөр оршихуд бол байдгүй ингэж ойлгож болно. Сайхан хөгжим, сайхан зураг, сайхан шүлэг утга зохиолыг бол хүн л уншиж байгаа. Энэ дэлхий дээр бол олон аратан жигүүртэн амтан байдаг боловч энэ бол хүн тэрийг мэдэрч байгаа, хүн зориулсан байдаг учраас бол хүний зүрх сэтгэлийг бол зөөлрүүлэх, цайруулах одоо тийм байдлыг бол урлагаас бол авдаг. Үндсний онцлогтой ерөнхийдөө бол хүн төвтэй байдаг учраас бол хүмүүсийн амьдрал, аж амьдрал, харилцаа тэр байдлыг бол дүрслэн харуулсан байдаг. Үзэсгэлэнгийн онцлог бол юм байна. Бас нэг амьд байгаагийн илэрэл тийм үү? Амьд байгаагийн илэрэл. Хоёрдугаар дэх юм бол заавар тэр тоондооч биш. Зүгээр нэг амьд шин юм хийхтэйч биш. Ер нь хүн юм хийж явах юм бол муу бүтээл гэж байхгүй, сайн бүтээл гэж байхгүй. Би тэгж боддог. Тийм. Сайн юмнаас сайн авьяастай хүнээс муу юм гарч болно. Тэгээ юу ч хийж чадахгүй бай гэж бодсон төсөөллөөс хамгийн үнэтэй юм гарч болдог. Тэгэхээр энэ бол одоо харьцангуй ойлголт юм. Тэгээд одоо найзтайгаа нийлээд нэг юм зөвчлэн гаргачаад байж байна. Намайг Инх Тунгалаг гэдэг архитектор, их сургуулийн багш хүн байгаа. Тэгээ энэ удаагийн үзэсгэлэнд зураач, саран хөхөө, уран баримлч их төвшөнтэй хамтарсан уран зураг, уран баримл, уран барилга гэсэн урлагийн салшгүй гурван төрлөөр ингээд хамтдаа оролцож байгаадаа их баяртай байна. Ингээд энэ удаагийн үзэсгэлэнд бол би Монголын түүхэн дурсгалт уран барилга, цэрэгэн мандалтын үеийн чулуун урлаг буюу Италийн уран барилгын цогц бүтээлүүдийнхаа дээжээс энд ингээд толилуулан хүргэж байгаа. Тэгээд бас энд өөрийнхөө бичсэн ном, сурах хүчгийн талаар бас дэлгэрэнгүй тайлбарласан хэвлэл, нийтлэл бас мөн ингээд багш оюутнуудын нийт хамтарч хийсэн бүтээлүүдээрээ ингээд та бүхэндээ нийт олон түмэнд бол толиулж байгаадаа их туйлаас баяртай байна.
Булган аймгийн Дашин жилийн сумын нутаг дэвсгэрт байдаг хар бухын балгас гэж энэ гайхамшигтай түүхэн дурсгал байгаа. Энд бол манай архитектурын ангийн үе үеийн оюутнууд очиж одоо хар зураг, хэмжилт, танилцах дадлага хийдэг байгаа. Тэгээд өнгөрсөн 2024 онд дэлхийн 100 жилийн тэгээд энэ Дашин жилийн сумын 100 жилийн болсон би одоо оюутнуудаа дагуулад хар зураг, танилцах, хэмжилтийн дадлага хийгээд 20 жил болжээ. Ингээд энэ ойнуудыг тохиолдуулаад манай багш оюутнууд нийлээд ингээд судалгааны ажилдаа их сан хөмөргөтөө бид нар ингээд юу яасан ба макетыг нь хийгээд энэ ард нь байдаг суургын торгон хэвлэл дээр хатгаад ингээд музейн сан хөмөргийг нь баяжуулж өгсөн байгаа. Тэгээ бид нар орчин үеийн материалаар хийгээд гэрэлтүүлэхтэй тэгээд энэ хамгийн гол нь энэ туурын маань гайхамшиг юунд оршдог вэ гэхээр архитектур чулуунд шингэсэн симфонима гэдгийг яруу утгаар нь харуулсан чулуун үрлэг бол хар бухын балгас байдаг. Тэгээд энийг одоо үе үеийнхаа дараагийнхаа оюутан залууст ингээ үлгэр дуурайл болох гээд олон нийтийн танин мэдгүй сан хөмрөгт бас нэмэр болдог гэдэг энэ макетыг нь хийгээд дурсгасан байгаа.